Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Галсангийн Болормаа. Олиггүй зураг өгүүлэг. Жаргаж алдах нарны туяа алсрах уудам талыг намрын сөлт ургамалтай нь тэнгэрийн хаяа тийш улбартуулан уран биерээр татлаган зурав. Нарны мянган цацрагийг алдахгүй гэсэн шиг гэрийн гаднаас зүг баримжаалан сарвчлах хүн хаахлын тэнгэрийн хаяа руу явчихмаар санагдана. Гэрт хоёр хөгшин дүнгэр ярилцах нь хүүгийн бодолтой зэрэгцэн. Залууг цолмон гин. Нас 25 хүрч яваач өрх тусгаарлаагүй байгаа юм. 20 насны омог бахархал жагссан залуу намрын нарыг ингэтлээ хүсхийн учир бас байлаа. Цолмон намрын улиралд хачин их дуртай. Өнөө жилийн намар түүний сэтгэлд яг л уран зураг шиг дүрслэлийг өгчээ. Ястаа нэг сайхан зураг зурхсан та. Даанч тийм авьяас заяасангүй гэж нэгэнтээ дуалдахад ээж нь иш яаж мэдхэвдээ зураад үзэлдэ гэж хэлээд шургуул гуудлангаа элтийж мөлийсэн харандаа гаргаж ирэхэд аав нь алив нааш нөгдөө наадах чинь ойлиг алга гэж хэлээд жижигхэн тонгоргон утгаар харин ч уран биерийн үзүүргэлтэй шох болгон үзүүрлээд хүүдээ өгсөн. Хүү намрын дунд сарын ихээр ингэж зураачийн ажилдаа ороод өнөөдөр болтол олон зурагтай болов. Маргааш өглөө дахиад нэг зураг зурна. Инг ботго багширсан зэлэн дээр аав ээж хоёрын зогсож байгаа зурна. Намраар атан тэмээдэн архайснаар бас зурна. Тэгээд би зургнуудаа говийн урлан гэж нэрлэндэ гэж өөрийгөө зоригж болно. Цолмон миний хүү тэмээндээ яваа. Улмал орой тод байх юм. Нилээд алсад гарч идээжлээд байх боллоо. Ээж чинь инг ирхий хүлээгээд шөнө хугалсалж унтаад ядарч байна гэж аавыгаа хэлэхэд цолмон аарц шүүж дуусгаад удсангүй саарл үрээндээ мордон тал дундуур шогшуулж одов. Цолмонг тэмээгийн хураагаад ирэхэд тэднийд явуулын хідэн залуус тухалсан байлаа. Ээж нь хамаатан садангаа ирсэн мэт хөл хөөр болж цай хоол хийгээд завгүй. Аав нь угийн дуу шуу цөөтөө дээрээ уламж дуугүй сууна. Үүднээс угтаж тоссон ээж нь энэ залуус газар орон шинжиж яваа юм гинэ. Миний хүүгээс ялгаа юу вэ да? Хоол цай идж уухаар нь ярилц. Мэдхийн байвал зааж өг гэлээ. Ээжийн үгнээс зөрж зөрхөлдгүй хүү тэдэнд хэрэгтэй бүхнийг зааж өгөх үүрэгтэй болов. Нилээд амцар нэг залуу цолмог тосон элдвийн үг шалгааж аав ээж хоёртойгоо яасан адилах юм гэж золтой л шүдийн тоолж үдсэнгүй. Явсан суусан ажил цэргийн алба хаана хаасан хийгээд бүхнийг нэг амсгаагаар шахам мэдж авав. Шар залуу эмгний чанж гаргасан махнаас нэг хавирга шүүрч аваад үүдэн тус газрын онгорхоо шүднийхээ завсарт тасдах гэснээ эс чадаад яасан хатуу мах вэ гэж холбилзуулан цулгаах зуураа. Чамтай ханд болно. Дүүг хомдоохгүй шүү. Хэмээн инээ хаydаад зажилж байсан махан гүд хийтэл залгив. Эмгэн саяны төхөөрсөн хонь жаахан хижээл юм. Өвөл зуд болвол хүний царай харна гэд амраасан л да. Хөөрхий энэ хүү бас дээр нь шүд муутай юм байна гэж илэн далангүй хууж хөөрнө. Өвгөн чимээгүй л хамрын тамхи татаж сууснаа. Хаяа нэг их л нухацтай юм асууна. Газар орон шинжнэ гэхээр яана гэсэн үг хүүхэд. Дээр үед хайгуулынхан Орос мэрэгжилтийн энтертэйгэн их л сүртэй явдаг байлаа. Одоо та нар их туршлагатай болсон гэвэл өнөөх онгорхой шүдэд мэдэм хэрэн. Үгүй бид инженерүүд бишээ. Ястай сайн багжтай.
Эрдэнэстэй газарт хүрэнгүүтэл дон гэж дуугарна. Гүнд байна уу, өнгөц байна уу гэдгийг манай энэ гэлжгийн шар ирчин багжаараа бас мэдэрдэг юм. Танай энэ нутаг өнгөн хэсэгтээ алтны судалтай гэж тодорхойлогдсон гэж манай ах хэлж өгсөн юм л да. Танай ах юу хийдэг ямар хүү юм? Манай ах том дарга гэхэд өвгөн гэж хэлээд дахиж дуугарсангүй. Тэгс хийгээд эмгэндэн ингийн саацгай үг олдож үхэр холдов гэгч нь боллоо гэд гарч явцгаав. Харин Цолмонг холын зочид ятгаж гарлаа. Захио, алдтай газар хаана байдгүй? Өөр ямар эрдэнэс энэ хавьд байна? Өнөө шөндөө яваад үзчихэд ардаа хэл өгөх ёстой гэхэд Цолмон уг нь байдгал гэдэг юм. Гэхдээ их гүндэл байгаа бах. Өглөө явбал яасан юм бэ гэвэл өнөөх амцар залуу. Үзье л дээ. Цаагаад өг. Шан харамж харамгүй өгнө. 5 хантай сайхан гэр барих мөнгө, хөл дүүжлэх унаа ингээд бодохоор чамд сайхан санагдаж байгаа үсттэй. Энэ хоёр хөгшин чинь 60 нас холоо гарчихсан гэж байгаа. Маргааш гэхтэл чад хийхийг хэн байг гэх юм гэхэд гинт Цолмонд сэжиг төрөв. Сая аав гарахтаа харцаараа нэг ёозгүй харсан. Эднэрт царай өгч болохгүй шүү гэсэн үг байх гэж бодоод. Манай энтхийн лус их хатуу. Тэгэд ч би мэдэхгүй гэв. Тэгэхэд нь онгорхой шүдд сандарч. За, алив явцгаая. Одоо явж гэрэл тусгаж жаах үзье. Баг хайрхан гэдэг уулаал заагаад өгчих гэлээ. Гэтэл гаднаас аав нь "Ой, Цолмон, инг саалгаач" гэж омгорхуу дуудав. Залуус ч хүүгийн хажуугаас салсангүй хамт зэлэн дээр ирсэнд өвгөн "Манай нутгаас та нар юу ч олохгүй. Энэ газар оронд эрдэнэс байдгүй юм шүү дээ" гэж учрлан хэллээ. Эмгэн ам өрсөж "Миний хүү цогтой яваад найз нартай харуул л да" гэж өглөнө. Холын зочдтой хүү шүнжин нутгийнхаа энүүгээр тэрүүгээр хэрэн хэсэн явлаа. Баг хайрхан уулын оройд гараад нөгөөх мундаг багж нь гинт ажил хам болжээ. Эвдэрч гин. Сүүлдэн тэд хоорондоо маргалдлаа. Оройжин дуугүй байсан туранхай шар ир гинт омгорхож "Чи аавтайгаа хөөвөлдөж биднийг төөрүүлж дөнгөлөө" гингүүтээ Цолмонг заамдж авв. Онгорхой шүдэд туранхай шарыг арайхийн салгаж удсангүй тэд уулнаас бууцгаав. "Муу санаат минь, чи эрдэнэсээ заагаад өглөө" гэж хэлээд туранхай шар Цолмонг дахин заамдан авв. Цолмон энэ удаа түүнд хариу цохилт өгөхөд тэрээр газарт эвхрэн унав. "Яаж вэ манай хүнийг" гэж хэлээд чөргөр гараа зангидан далайсан онгорхой шүдтийг Цолмон бас л газарт хэвтүүлв. Тэд босож сувралдан машин руугаа гүйлдэх зуур нэг нь "Буу аваад гардаг байж. Бэртгчин чамайг энэ хайрхан чинь нутглуулчихмаар амтын санж" гэж хорсолтой наргагүй хэлээд сувралдан сандралдан машиндаа сууцгаалаа. Нэгнийх нь гар утас тажигн дуугархад "Байна уу? Эзэн. Тэмээ дохиолл өгсөн. Нэмэр алгаа. Бушуух ирээ гэж үү? Маанч их олцтой байгаа мó. За, ойлголоо. Бушуух яваад очноо" гэхэн дуулдана. Онгорхой шүдэт машины цонхоор цээжээ гарган "Цолмон бацаа минь ээ. Эзгүй хээр ганцаараа хоцроод чонд бариулаарай" гэж хэллээ. Тэд давхин одов. Цолмон "Нутгийн хүү төөрдгүү байхгүй юу? Хагас өртөө газрын цаана айлын отор байгаа" гэж ганцаар яриад салхи сөрөн алхав. Үдээс хойш цэхэлдсэн хүүтэн салхи тэгсхийгээ тогтож бүлээхэн сэвэлзлээ. Хөл доор нь үзүүрээсээ гандж эхэлсэн ч
Солин тасраагүй таана найган ганхна. Түүний маргаашийн зургал олиггүй зурагдах шинжтэй.